Өнөөгийн улс төр эдийн засгийн дампуурлын шалтгаан нь хоёр төрлийн оюуны вирус юм. 100 хүн хутгалжалсан цус далуурчнаас болж улс орн мөхтгүй. Харин төрийн буруу бодлогын оюуны гэмтэрэг нь улс орныг мөхөөдөг. Оюуны вирус 1. Англи, Америк, Германы их сургуульд чөлөө төрсөлдөөнийг заадаг. Гэтэл бид тэнд нь 10 жил монопол компаниудад инженерээр ажиллаж тэд хизээч чөлөө төрсөлдөөнөр хөгжөөгүй ба одоо хэрэн монополоор хөгжиж байгааг олж мэдлээ. Тэд үндэсний стандартаар импортоос хамгаалдаг ба зарим тохиолдолд төрийн диктатураар импортыг хүчээр зогсоодог. Оюуны өмчийг хамгаалах арга нь патентийн газар биш, монопол зах зээлийг оюунлаг компанид нь өгдөг юм байна. JP Morgan цус нүчээр монополыг үүсгэж Америкийн тулгуур эдийн засгийг босгосон бол социализмд төрийн монополоор хөгжсөн. Учир нь эрсдэлгүй тогтвортой чанартай үйлдвэрлэлийн тулгуур нөхцөл нь монопол зах зээл гэдгийг дэлхийн түүх нотоллоо. Гэтэл бид чөлөө төрсөлдөөний онолоор хөгжиж дэлхийн хэрэглэгч улс болон мөхөв. Капиталист улс бүрэнд инженерийн яам байдгүй. Энэ нь манай итгэл баяны дүрм. Тиймээс тэд хөгжөөд бид тэдний хэрэглэгч болоод байгаа юм биш үү? Хөгж харган гадаадын хөрөнгө оруулагч нарт зах зээлийн өгөх биш, харин улс төрийн ашиг сонирхлоор экспорт хийх эрхийг олддог юм байна. Жишээ нь Назаг нэмийн улс төрийн сар мэгжилтийн онолыг Америк болон хойд урд төршүүдэд нутагшуулах сонирхлоор энэ 3 бүрэн лүү олон тэрбум долларын экспорт хийх эрхийг авч болохыг өнгөрсөн 5 дугаар сарын 12-ны дэлхийн эрдэмтдийн хурлаас олж мэдлээ. Харин манайхан Перу шиг гадаадын колони болох бодлогыг тууштай эрчимтэй хэрэгжүүлж гаднаас зээл хайж байна. Зээл биш, захиалга хайх ёстой юм байна. Оюуны вирус 2. Ардчлалыг ардчилсан засаглал байгуулж байсан түүх манай гаригийн түүхэнд байдгүй юм байна. Харин хүннүүгийн үеийн болон өнөөгийн умардын саармаг засаглал нь ардчлалыг байгуулсан түүх бий. Энэ улс төрийн сармагжилтын онолыг Нацаг нэм инженер өнгөрсөн 5 дугаар сарын 12-ны дэлхийн эрдэмтдийн хуралд өргөн дэвшүүлж 90% саналаар дэмждэгсэн. Гэтэл манайхан 76 гишүүнийг 760 болгож 2 тэнхимтэй болчихвол сайхан болчихно гэж андуураад байна. Учир нь сонгуулиас хамааралтай тэнхэн бүр дампуурдаг. Учир нь сонгуульд мөнгө шаардлагатай. Мөнгөний их сурвалж нь хар тамхи хүний наймааг их зэрэг бохир зам байдаг. Энэ бол өнөөгийн Америк Английн зовлон. Тиймээс Америкийн төр сонгуулиас үл хамааралтай болохын тулд ардчилсан засаглалын эсрэг үзэл суртал хийж байна. Жишээ нь Джеймс Бондын киноны дайсан Сталин байсан бол өнөөгийн дайсан ардчилсан засаглал болж хувирсан. Харвардын их сургуулийн олон номыг дэлхийд даяар үнэгүй цацж байна. Эдгээр номнууд ямар нэгэн хүний үзэл бодол онол биш, харин бодит түүхэн үнэн буюу ардчилсан засаглал маань яаж авилга үйлдвэрлэж, яаж ногоон дэлхийг сөнөөсөн, мөн чөлөө төрсөлдөөн гэдэг молгоор олигархууд яаж жижиг улсуудыг боолчилж бохир мөнгө угаадаг түүхэн баримт материалыг өгүүлдэг. Ардчилсан засаглалыг 25 жил өдий зэрэгтэй сайн авч яваа манайх шиг улс орн дэлхийд байхгүй. 1918 онд дэлхийн 1-р дайн дуусч, барууныхан бүгд ардчлал руу ороод 10 жил хүрэхгүй дампууран ядуурч дэлхийн 2-р дайныг эхлүүлсэн. Тэднийг бодвол бид соёлтой, ардын ёс заншилтай, бас 70 жилийн даруулагтай тул энэ муухай засаглалыг 25 жил өдий зэрэгтэй авч яваа. Ийм улс дэлхийд байхгүй. Зарим тэнгүүд сүүлийн 20 жил төр барьж буй 30 хүнийг буруутгадаг. Тэгвэл яг энэ засаглалыг Англид нутагшуулбал тэд 2 сар болохгүй дампуурч иргэний дайн дэгдэнэ. Зарим мангарууд энэ 30 хүнийг шинэ 30 хүнээр сольжхул гарцгаж андуурдаг. Яагад гэвэл дэлхийн түүхэнд 2-р ээлжинд хоолндоо орж байгаа популистууд төрд гарвал шууд иргэний дайнд дэгддэг жамтай. Иймд гарцыг шинэ 30 биш, хуучин 30 хийх боломжтой. Тэр тусмаа нэгдсэн нэг философитой, босоо удирдлагатай улс төрийн намл үүнийг хийж чадна. Хавтгай удирдлага нь авилга дампуурлын шалтгаан гэдгийг дэлхийн түүх баталсан. Учир нь хавтгай хэлбэлзэл тогтворгүй ба автоматар мөнгөний пирамидыг үүсгэдэг. Үүнийг 100 жилийн өмнө Парито онол болгож гаргасан. Харин үүнийг өнөөгийн Америк батллаа гэж Америкийн нэгдсэн улсын засгийн эрх баригчид өгүүлж байна. Хавтгай толгойтой засаглал нь Америкийн ард түмнийг 120 жил молигдсон тул хүн амын 70% сонгуулиас татгалзсан. Харин бид
20 жил молигдуулж сонгуулиас залхсан. Нийгэм спиралаар хөгждөг гэж хүн бүр заадаг атлаа яагаад яаж хэр хурдан иргэдгийг заадаггүй? Нийгэм спиралаар хөгждөг. Яагаад гэвэл байнгын засаглал, олигарх буюу парламент засаглал, эцэст нь ардчилсан засаглал гэсэн 3 туйл байдаг. Энэ 3 туйлын алийг сонгосон дампуурдаг. Тиймээс байнгын засаглалаас олигарх буюу парламент засаглал руу, дараа нь ардчилсан буюу популист засаглал руу, дараа нь эргээд байнгын засаглал руу шилжих замаар 3000 жилд нэг тойрдог. Гэтэл 2000 жилийн гений настай сармагчингууд анхны циклээ дуусаагүй тул хамгийн шилдэг засаглалыг ардчилсан засаглал гэж андуурдаг. Харин төрөлт ёсны олон зуун мянган жилийн түүхтэй эртний Грек, Ром, Хүннүү гэх мэт улсын түүхэнд эдгээр 3 туйл нь эрлийз саармагдсан байдаг. Энэ нь хамгийн шилдэг засаглал. Ийм саармаг засаглалтай улс оронд ардчлал өөрөө аяндаа автоматар үүсдэг. Түүнээс биш ардчлалыг хэн нэгэн диктатор байгуулдаггүй. Ийм саармагдсан засаглалыг умардынхан Мэж формула гэдэг. Үүний ачаар тэд хамгийн сайн ардчлалыг байгуулж чадсан. Харин манайхан 3 туйлын нэгд нь наалдчихаар салахгүй дампуураад байна. Эдгээр туйлууд нь хамтдаа оршиж бие биенийхээ муу талыг арилгадаг. Гэтэл манайхан аль нэгийг сонгоод хууль гаргаад муу талыг арилгачих нь гэж андуураад байна. Олон улсын түүхэн туршлагаас харахад аль нэг эсвэл 2 туйлын сонгосон улс орн болгон дампуурсан. Учир нь үндсэн хууль дээр нь улс төрийн үүрэг гэж байдаг. Харин 3 туйлыг бүгдийн сонгосон улс оронд ардчлал үүсдэг ба үндсэн хууль дээр нь улс төрийн үүрэг гэж байдгүй, зөвхөн 3 засаглалын эрх мэдлийн хуваарлт байдаг. Иймд бидний цөөхөн монголчууд олон нам практикуулж талцалгүй, нэг ч хүнийг шоронд хийлгүй. Энэ глобал улс төрийн хямралаас хамгийн түрүүнд гарч чадвал Монгол улс дэлхийн хамгийн том улс төрийн гүрэн болно. Анхан дүүс хөх толбот монголчуудаа урагшаа.